За сайн байна уу та? Сайн байна уу? Таны ажил төрөл тавтай юу? Тавтаа сайхандаа тэгээд хэлгээ уншаал явж штэ. Өмнө нь одоо ихтэй сургууль хичээл ордог байлаа. Шүүгч прокурор цагдаагийн байгууллага ажилласан хичээл ордог байлаа. Одоо бол тэгээд онл ярих биш практик гээд хэрэг уншиж хууль зүйн зөвлөгөө өгч өмгөөлөл ажиллагаал явуулж байна да. Та ямар хэрэг уншив? Гэхдээ одоо нэг гэмхэр нэхэмжтэй холбоотой хэрэг байлаа л да. Тэр юу гэсэн хэрэг нэг эрүүг уг нь бол тэгээд нэг албан газрын зугаалганд хүмүүс явсан байна. Тэгээд тэнд нэг найз залуу хүүхэн хоёр явсан байна. За тэгээд хүмүүс идэж угаал тэгээд тусдаа майхан тонсон байна. Гэтэл найз залууч яхахтай найзуудтайгаа өөр майхан тонсон. Найз хүүхэн бас нэг олуулаа өөр майхан тонсон байгаа. Тэгээд тэр майхан тонохдоо бас нэг залуугийн хажуугаар ороод тавьчихсан. За тэгээд тэр залуу тэр байж бас нэг өмнөч бас зүгээргүй л байсан юм шиг юмаа бас ер нь. За тэгээд өглөө усаад нөгөө найз залууг хардаад чи тэрний хажууд унтцсан байна. Та хоёр юу болсон байна гэж асуусан байгаа. Тэнгүүт яах юу гэдэг олуулаа унтсан яавал гэжтэй. Тэгээд над руу гараа явуулж оруулж илвэлээ. Тэнгүүт нь гарын цохол явсан. Тэгэл унтсан штэ гэж хэлсэн байгаа. Тэнгүүт нөгөө найз залуу нөгөө залууг зодцсон. Мод чулуу тоосгороо цогцсон. Түүний улмаас нөгөө залуу хараагүй болсон байна. Хоёр хүнд нь хараагүй болсон байна. За тархинь хагалсан, суурьсын цөмсөн, саажилтаа болсон. Тэ өөрөө ямар ч бие дааж явах боломжгүй болсон. Юм санахаа байсан, өмнөхөө мэдхээ байсан. Ах их чаавж хүнээ танихаа байсан. За ийм болцсон эрүүл мэндийн хувьд бол одоо тэгээд тэр залуу цаашдаа яаж амьдрах вэ? Ганцаараа амьдарч чадахгүй, харахгүй, юм санахгүй, хэнийг танихгүй, гэртээ бие дааж байж чадахгүй, тэгээд саажилттай. Ерөөсө бүрэн хүний асаргаанд болцсон. Өмнө нь бол ганцаараа амьдардаг байсан. Одоо тэгээд ах эгчтэйгээ тэгээд насаараа байна гэдэг нь бас л тэр айл төвхтэй нэг ийм л нөхцөл байдал үүссэн. Ер нь бол нийгэм маш их хариг сэлцгий болсон байна. Энэ хэрэг дээр ямар гарч шийдэл вэ? Гэм хорыг л арилгуулах талаар тэгэл хөцөлдөн шүү дээ. Тэгэхдээ гэм хороо бол иргэний хуулийн заснаа тэгээд мөнгөөр илэрхийлнэ гэж байгаа юм. Тэгээд хэдийн хэмжээний ямар мөнгө байлаа гэхдээ тэр хүн идэхгүй нөгөө тархин бүтэн болох уу, хараа орох уу, саажилтан зүгээр болох уу мэдээж болохгүй л байхгүй. Тэгвэл бид юу яах ёстой юм болоо? Одоо чи бид биш л дээ. Нөгөө хууль тогтоогч нь хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Нөгөө гэм хор арилгатай холбоотой эрх зүйн зохицуулалтаа сайжруулах ёстой. За тэгээ сайжруулсныхаа дараа хуулиа сайн сулчлах ёстой. Тэгээ эрүүгийн ял шийтгэл за гэм хортой холбоотой асуудал ер нь бол хуулийн чинь сайн сулчлана. Тэгжээс нөгөө ард түмэн ойлгоно. За тэгээ ял шийтгэл гэдэг бол хүмүүжүүлэх агуулгатай, цэвэрлүүлэх агуулгатай, урдсан сэргийлэх агуулгатай. За гэм хортой ч хүнийг цохио зодоод эсвэл дайлчвал ийм хэмжээний хохирол учралтай гэдэг хүмүүс мэдчих юм бол энэ төрлийн гэмтгийг одоо үлдэхгүй шүү дээ. Энэ тохиолдолд яг та харлтын улмаас уурандаа л хийсэн үйлдэлтэй. Хэрвээ хүн зодоод ингэж бэлтгэж гэмтээгээд ард дээр нэм маш их хэмжээний төлбөр төлдөг ийм зохицуулттай болчих юм бол бас хүн бас энэ талыг бас бодно шүү дээ. Тэгэхээр бол хуулийн сайн сурчлал хэрэгтэй байна. За таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.